одоо хамгийн хайртай зөвлөгөө өгөх гэж байна. Их хүн болсны, эмэгтэй хүн болсны, эмч болсны гавьяа юу байдаг юм бэ гэхээр мөмдөс үтэй ээжийг харах. Би сүвгүй ээж байж үзье. Би хоёр их хэрэг бүгд гаргаж чад. Миний сүв хүүхдэд хижээж чадахгүй байгаад би өөрийнхөө биеэр туулж утсан. Надад нэг боломж олдоод би Америкт очив. Тэгээд нэг сайхан эмч хүүхэнтэй танилцсан. Миний дүүг төрүүлчээд надаас нэг юм асуусан. Таны дүү хүүхдээ өхүүлэх үү, өгчих үү гэж. Тэгээд надад ганц л хариулт байсан да. Манай монгол хүмүүс ч хүүхдээ өхүүлдэг юм өхүүлнэ. Тэгсэн чинь 2 литр нэг том хар халуун савтаа ус авчиж өгөөд энийг 1 цагийн дотор уулгачаарай гэдээ явсан. Тэгэл уулгасан, сүүч орсон, би тийч нормалны сайхан байж байгаа. Тэгээ би нүтгэртэй ярьсан. Тэгээд судалгаагаа хийсэн. Тэр судалгаа юу байсан бэ гэхээр 2 литр усны нууц юу байсан бэ? Яагаад энэ Америк эмч 2 литр ус өгөө? За тэгээд судлаад үзсэн чинь эмэгтэй хүний биед 5 литр цус байдаг. Эрэгтэй хүний биед 5.5 литр цус байдаг гэж манай багш биднэр заагаад. Тэгээ 2 литр нь хүний нөөцөнд нь байж идэг. 3 литр нь бол биед эргэлдэж идэг. 3 литр цус эмэгтэй хүний биед эргэлдээд тижээж ах юм байна. 2 литр нь бол хэмтэн ясны химийн, дийлгэнд ингээд чүмэгний химэнд энэ байчих юм байна. За тэгээд тэр 2 литр цус бол мөм цүү оруулах гэж гарч ирдэг юм байна. Хизээ гардаг юм бэ гэхээр нөгөө дайм болохоор гарна гэдэг шиг, цэргүүдээ явуулна гэдэг шиг, том аваар осолд ордог юм уу, цус алддаг юм уу, тэр үед нөхөж гарч ирдэг юм. Мөмөнд нь цусных нь эргэлтийг сайжруулах юм бол сүү орно. Тэгээ сүү оруулах бол маш энгийн. Тэр 2 литр хэмжээтэй ус бол эргэлтэх цусны хэмжээг нь сайжруулах. Тэгээ 2 литр халуун усыг 1 цагийн дотор аажуухан уулгах. Тэгээд 1 цаг дотор багтаасныхаа дараа яадаг вэ гэхээр ээжийг унтуулж амраадаг. 2 литр халуун ус аажуухан 1 цагийн дотор уулаа, дууслаа, ээж унтлаа. Уснаас өөр юм бол хүний цусны эргэлтэнд орж хурдан эргэлдэж чадахгүй. Одоо жишээлбэл сүйтэй ч юм уу, сүйтэй цай ч юм уу, эсвэл оранжны жуус уухэд тэгж хурдан очиж эргэлдэхгүй. Тэгэнгүүт унтчих хооронд нөгөө лабораторич маш сайн ажиллаад ээжийг унтчих хооронд бүх юм юунд анхаарал явуулах вэ? Мөм дээр явуулах нь шүү дээ. За бид нар энэ аргыг маш олон хүн төрсөн. Би одоо 20 жил төрсөж байна. Ээж нар чи ингэдэг шүү дээ. Хүүхэд жоохон халуураад нэг 2 3 хоног нойргүй болохоор сүүнд багсчихдээ. Тэгэл хоосон хүүхд так гэж хөхөөл тэгэл нөгөө хүүхэд нь гушаал уйлгнаал үлсөөл ингээл эхлэнгүүд чинь бид нар чинь хүүхдээ аваад ээж нь цаахан халуусаа уулгаал тэгэл нэг хөхөлчээл аваад ээжийг унтуулчихна.